Модны нүрс улалзан ас. Олон зууны турш модны нүрс нь Япончуудын өдөр тутмын амьдралын гол үндэс суурь байлаа. Япон үндэсний хоол орцуудынхаа амтыг тодотгох маш энгийн аргыг ашигладаг. Энэ аргын салшгүй хэсэг нь модны нүрс байсан юм. 8-р зууны үед Тодаижи сүмийн авгаа том боддын баримтлыг урлахад 800 тонн модны нүрс шаардагдсан гэдэг. Одоо ч Японы зарим хэсэгт өвлийн урт хүйтэн саруудад гэрээд улаацуулахаар модны нүрсийг ашиглаж байна. Шалан доор модны нүрс тавих нь бий. Хоол бэлтгэхдээ будааг болгоход ашиглах нь ч бий. Япончууд модны нүрсийг олон зүйлд ашигладаг. Танилц Япон нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт модны нүрсний талаар хүрэх болно. Энэхүү түүхийдийг Япончууд хэрхэн тал бүрээр ухаалгаар ашигладаг тухай энэ удаагийн нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Сайн байна уу? Танилц Япон нэвтрүүлэгт тавтай морил. Би Питер Баракан байна. Дэлхийн бүх улс орнд модны нүрс ашигладаг Япончууд он цагийн хугацаанд модны нүрсний өвмөц соёлыг бий болгосон байна. Яг одоо би Япон зоогийн газрын үүдэн зогсож байна. Доор байгаа тэмдэг бол модны нүрс ашигладаг гэсэн тэмдэглэгээ юм. Япончуудын хувьд модны нүрсээр чарсан хоол хэр чухал болохыг үүнээс харж болно. Сайхан газар байна. Сайн уу? Энэ хамар цоргуулж байгаа үнээр шарсан дахианы махны үнэр гэдэгт итгэлтэй байна. Яг энд модны нүрс байгааг та харж байна. Тэд үйлчлүүлэгч чихээ нүдэн дээр шарж өгдөг. Мэдээж хий ашиглавал илүү хялбар байх л та. Гэтэл яагаад модны нүрс ашиглах болсон юм бэ? Модны нүрснээс ялгарах хит ягаан туяаны цацраг махны гадна талыг шажигнсан болгож дотор талыг шүлслэг хэвээр надгалдаг. Тиймээс модны нүрс ашиглах нь хамгийн зөв арга гэж боддог. Тэгэхээр одоо би хоолоо захиалах гэж байна. Намайг хоолоо хүлээх зуур та бүхэн олон жилийн турш Япончуудын амьдралд модны нүрс ямар үүрэг гүйцэтгэж ирсэн талаар үзнэ үү? Амтлаг шарсан могоо загас. Энд давсалж шарсан загас байна. Японд ямар ч хоолыг шарахад модны нүрс төлөвийн чухал. Хоол бэлтгэхэд модны цагаан нүрс хамгийн тохиромжтой гэгддэг. Бакаяма мужи Минабе тосхон Японд цагаан нүрсээрээ маш алдартай. Модны нүрсийг 20-40 настай Обаме царс модоор хийдэг. Энэхүү мод нь бүдүүн, хатуу, хүнд учраас нүрс нь илжтэй, мөн удаан шатдаг байна. Энэ уулын бэлд модны нүрс хийдэг зуух бий. Зуухыг байгалийн чулуу болон бэхжүүлсэн улаан шавраар хийсэн байдаг. Жижиглэж тайрсан Обаме царс модыг зууханд хийж 3 өдрийн туршид шатаана. Ингэхдээ зуухны амыг тоосго болон шавраар битүүмжилдэг. 3 дахь шөнө нь алхамж холдож, хоромж нүдээ салгаж болохгүй. Зуухны амыг баг-багаар нээж, цэвэр агаарыг оруулна. Ингэж зуух доторх химийг ажмаар нэмэгдүүлж, модны нүрсэнд агуулгадж буй чийг болгоод бохирдлыг устгадаг байна. Модны нүрс хийхэд олон жилийн туршлага дээр үндэслэлсэн арга барил шаардлагатай. Хим нь хит бага байвал бохирдол нь арилдаггүй. Харин хит өндөр үед модны нүрс үүрэх эрсдэлтэй. Тиймээс дүлний өнгийг сайтар ажиглаж химээ тохируулах хэрэгтэй юм. Дөрөв дэх өдөр. Эцэст нь зуухны амыг бүрэн нээснээр зуухны доторх хим 1200 Цельс болж нэмэгдэг. Түүхийн мод нүрсэнд хувирч эхлэхээр улбар өнгөтэй болж эхэлдэг. Яг энэ мөчтөнд модны нүрсийг зуухнаас гаргаж авах хэрэгтэй. 4 метрийн гүнээс малтаж гаргахын тулд урт багжийг хэрэглэдэг. Энэ бол үлэмж халуунтай тэмцэх маш хүнд даалгавар. Зуухнаас гаргасан нүрсээ хүргэхийн тулд дээр нь даруй үнс болон улаан шаврыг асгана. Ингээд дээд зэргийн шинэхэн модны цагаан нүрс бэлэн боллоо. Зөвхөн сайн чанарын холцгүй модны нүрс яг ийм хар бөгөөд толь шиг гялтгансан үзүүртэй байдаг.
Түнчлэн цохих үед тод чанга дуугардаг. Модны цагаан нүүрс туйлын цэвэр тул шатах үедээ ямар ч үнэр гаргадаггүй. Мөн урт хугацаанд элчээ хадгалдаг байна. Шорлсон дахиан махыг давсуулаад сүмсээр амталж модны нүүрсний элчинд шарна. Модны нүүрсээр шарахад махны гадна тал шаржигнууртай болж. Харин дотор тал нь шүүслэг хിവэрэ хадгалагддаг. Модны нүүрснээс ялгарх хит ягаан туяаны цацрагийн нөлөөнд ийм бүтцтэй болдог байна. Энэхүү цацраг нь махны гадны хэсэгт шингэдэг тул дотор хэсэг нь хит халалгүй зөөлөн үлддэг байна. Энд дулааны өөрчлөлтийг ажиглах зориулалттай дулаан мэдрэгч камер байна. Дахианы шорлогыг бүгдээрээ харцгаая. Цагаан хэсэг нь нүүрсний дулаан элчийг бүрэн шингээж халсан бол харин улаан хэсэг нь арай бүлээн шүүслэгээ алдаагүй. Махны гадна тал шалжигнууртай болсон нь модны нүүрсний бас нэгэн онцлогтой холбоотой. Энд хоосон шилэн савыг хийгээр халааж байна. Шил халмагц гадна талд нь их хэмжээний чийг үүсэж байгааг та бүхэн харж байгаа. Байгалийн хий шатахад уур үүсдэг бол модны нүүрс уур ялгаруулдаг. Тиймээс шилэн савны гадна тал цайрахгүй байна. Халууны хэм ижил боловч хоолны бүтц нь ялгаатай болдог. Модны нүүрсэнд өөр олон давуу тал бий. Энэхүү дүрсийг өндөр хурдны камераар бичсэн байна. Уг дүрс бичлэгт махны шүүс модны нүүрсэн дээр тусаж байгаа нь бичигджээ. Улмаар шажигнах чимээ гарч утаа үүсэж байгаа. Модны нүүрснээс гарсан утаа дахианы махны доороос суунаглаж байна. Энэ бол амтд шорлогны бас нэгэн нууц. Япончуудын чухалчлан үздэг орцуудын үндсэн амтыг тодтогж өгдөг тул модны нүүрс нь хоолны соёлын салшгүй хэсэг болжээ. Ами, чи юу хийж байгаа? Би хадгаламжиндаа мөнгө хийж байна. Яах гэж? Би мөнгө цуглуулж байгаад гой шин даашинз дуудаг хүүхэдтэй бас цэцэгтэй хавчаар авах гэж байгаа. Хөөх, тийм үү? Би уг нь гоё дугуй хамаар байгаа штэ. Ингэхэд би ч гэсэн хадгалдаг юм билүү? Тэгэхдээ хүүхэд болгон хадгаламжтай болчихвол хүссэн болгоноо авч чадна штэ. Тийм юм байна. Миний дараагийн мөрөөдөл бол хадгаламжтай болох. Мамо, хүүхдийн хадгаламж. За ингээд болоо шүү дээ. Гадаа шуурхтаач гацхгүй дэлгэцтэй. Бас удаагүй 80-аад цог өнгө үзэн гэж байгаа. Үгүй нэрээ. Ийм юм гэж байдаг. Баярлалаа. Хөөх, үнэхээр амттай харагдаж байна шүү. За эцгэе. Юу байгааг харцгаая. Энэ бол жууцаатай дахиа. Халуун байх шиг байна. Ямар гоё амттай юм бэ? Шүүслэгээ бас баг зэрэг утсан хамт хамтагдаж байна. Үнэхээр гоё шарагдсан байна. Дахиад шарж байхад модны нүүрснээс утаа гараад байгааг анзаарсан л та. Илүү гоё амттай болгодог учраас би шарахтаа утааг махан шингээж өгсөн. Харин энэ бол шорлсон дахианы махны хальс. Та бүхэн дахианы махны хальсыг ингэж дангаар мэдэж байгаагүй бах. Ёстой дажгүй амттай юм байна. Гоё амттай гэж хэлмээр байна. Махаа шарах үедээ тогтмол эргүүлж байгааг чинь анзаарсан. Бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Элчин махны наан олон цаана байгаа хэсгүүдийг харилцан адилгүй халаадаг. Тиймээс нэгэн жигд шарахын тулд тогтмол эргүүлэх хэрэгтэй. Тийм ч хэлбэр биш шүү.
Модны нүүрсээр шарах арга барил нь ард иргэдийн дунд маш хожууд илэрсэн юм. Эрт цагт модны нүүрс хийх нь маш их хугацаа шаарддаг. Хүндхэн ажил байв. Тиймээс нүүрс маш үнцэнтэй түүхийд байлаа. Одоо бүгдээрээ дахин нэг удаа түүхийн хуудсыг сүхцгээе. Японы газар нутгийн 70 орчим хувийг ойн бус эзэлдэг. Модны нүүрсний түүх эрт галмын үеэс эхэлдэг. Модны нүүрсийг анх 5000 жилийн түүхтэй археологийн талбайгаас олж байжээ. 8 дугаар зууны үед эзэн хаан Шомо Японы түүхэнд анх удаага их хэмжээний модны нүүрс ашиглах төслийг эхлүүлсэн юм. Додаижи сүмийн аврах Буддагийн хөшөө болох Дьябуцуг бүтээхэд нүүрс ашиглав. Тухайн үед 14.7 м өндөр энэхүү хөшөө нь дэлхийн хамгийн том Буддагийн хөшөөнд тооцогдож байлаа. Та бүхэн 2006 он буюу уламжлалт цотох аргыг ашиглан Дьябуцу баримлын 30 дахин жижигрүүлсэн хуйлдрыг хийх үеийн бичлэгийг үзэж байна. Модны нүүрс болоод зэсийн агуулмжтай баяжмлыг хамттан зуухан юм. Эрт цагт зэс хайлуулах хэмжээний дулгаан ялгаруулдаг цорын ганц арга нь модны нүүрс байлаа. Айлмал хүрлээ Дьябуцугийн хэв рүү зүтгэн. Ингээд 3 цагийн дараа гаднах шороог нь унгав. Дьябуцуг хийсэн аргаар бүтсэн бяцхан буддаа инхүү бэлэн болов. Жинхэнэ Дьябуцуг хийхдээ хивээ тойруулан далан босгож, үүнийхээ дээд тал зуухаа байрлуулсан байна. Ингээд олон тооны хайлмал хүрлийг зүтгэсэн байна. Энэ ажлыг 8 удаа давтсан гэдэг. Энэхүү Дьябуцуг зүтгэхэд 2 жил зарцуулсан. Баримтаас үзэхэд хөшөөг зүтгэхэд 800 тонн модны нүүрс ашигласан байдаг. 1000 орчим жилийн өмнө Японы засгийн эрхийг барьдаг ихэс дээдсүүд модны нүүрсийг халаалтын зориултаар ашиглаж байлаа. Модны нүүрс шатаахад утаа үнэр гардаггүй тул Японы уламжлалт модон байшин халаах аюулгүй хэрэгсэл болж байна. Гэвч модны нүүрс нь энгийн иргэд хэрэглэхэд хэтэрхийн үнэтэй түвшинд тооцогдож байлаа. Язгууртнууд ноёлсон нийгмээс самурай нийгэм рүү шилжснээр модны нүүрсийг илүү өргөн хүрээнд хэрэглэх болов. Самурайн үед ил болоод дуулах давтах зэрэгт модны нүүрс амин чухал байлаа. Япон элдийг 1000 жилийн түүхтэй өрмөц аргаар хайлуулсан ангаар тавтдаг. Зуух руу агаарчхаж оруулахын тулд маш том хийлэгчийг ашигладаг байлаа. Тухайн хийлэгч нь төмрийн үртэс, модны нүүрс зэрэг түүхийдээ шатах хэмээг ажмаар нэмдэг. Энэ аргаараа 1 тонн ган гаргаж авахад 13 тонн төмрийн үртэс, 13 тонн модны нүүрс шаардлагатай байлаа. Үүний үр дүнд 99% сэвэр маш сайн чанарын ган гаргаж авдаг. Япон элдийг энэхүү гангаар татдаг. Энэ аргаар давтсан элдний ир олон зууны турш мохдоггүй. 18 дугаар зууны үеэс Японы энгийн ард иргэд хоол хийхэд болоод халаалтаа модны нүүрсийг ашиглах болов. Энэ нь модны нүүрс шатаадаг хибачи зуух дэлгэрэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ бол зөөврийн хибачи. Явган аялал эсвэл хүндтгэлийн зоог үеэр саке халаахад хэрэгэлдэг байжээ. Энэ төрлийн зуун хибачиг зочид хүлээн авдаг ордон эсвэл томоохон зоогийн газарт ашигладаг байна. Шүүгээнд нь далайн ургамал эсвэл цай хийж хадгалж болдог. Ингэснээр хибачигээс ялгарах дулаан тэднийг хөгцөрхөөс хамгаалдаг байлаа. Тансаг хэрэглэнээс нийтийн хэрэглэн шилжсэн модны нүүрс Япончуудын амьдралын гол тулах баг нь болж байсан юм. Хуучин цагт модны нүүрсийг түлшээр өргөн хэрэглэдэг байв. Гэвч байгалийнхii цахилгаан хэрэглээнд нэвтэрснээр модны нүүрсний эрэм төгсгөл болсон юм. Эсвэргээрээ модны нүүрсийг хачиргалтай хэлбэрээр хэрэглэх болжээ.
Энийг хартаа 1930-ад онд дарсан модны нүүрсээр ажилдаг автобусны зураг. Бензиний оронд модны нүүрсний шаталтаас үүссэн нүүрс төрөгчийн давхар эслээр ажилдаг автобус. Дэлхийн 2 дугаар дайны үед Япон орон эрчим хүчний асар их дутагдалд орсон юм. Түлшний бүх нөөцийг цэрэг армийн хэрэглээнд зориулж байсан тул энэ хөдөлгүүрийг санаачилсан байна. Модны нүүрснээс шатхуун гаргаж авахд маш урт хугацаа шаардагддаг бөгөөд бас бус сул талууд ч байлаа. Модны нүүрсээр ажилдаг хөдөлгүүр бензинээр ажилдаг хөдөлгүүрээс хамаагүй хүч багтаан дээр хурдан алддаг байв. Хэдийгээр дайн дууссан ч түлшний гачигдал урт хугацаанд үргэлжилсэн тул 1950-ад оны ихэнх үед ч модны нүүрсээр ажилдаг автобус хэрэглэгдсээр байлаа. Дайны дараах сэргэлтийн үед Японд чулуун нүүрс болон газрын тос ахин хэрэглээнд нэвтэрч, харин модны нүүрс өдөр тутмын хэрэглээнээс арчигдсан юм. Тухайн үед модны нүүрсийг хотын төв хэсэгт маш ховор тохиолдолд ашиглаж байсан юм. Гэхдээ Японы зарим нутаг дэвсгэрт одоо ч амьдралын чухал хэрэглэгдэхүүн хэвээр байна. Нигата мужийн Жоэцу хотын Наканомата дүүрэгт ердөө 53 айл өрх амьдран суудаг. Өвлийн улиралд энд цас ихээр лавсан ордог. Зугтай хуучны байшингууд одоо ч халаалт, хоол хийх зэрэгт модны нүрсийг ашигладаг байна. Өвлийн цэнгэг өдөр уулын билээс утаа сунаглана. Энэхүү утаа модны нүрс хийдэг зуухаас гарч байна. Yoichi Kitajima бол энэ зуухын галч юм. Зуухнаас түүнэх модны нүрсний халуун элчинд түүний нүүр хөлөрч царайнуудаа бутарсан харагдана. Китажимагийн гэр бүл 3 ярэ энэхүү зуухыг ажилуулж байгаа. Эрт дээр үед энэ суурингийн айлбар модны нүрс хийдэг байлаа. Харин одоо зөвхөн Китажимагийнхан л модны нүрсийг хийж байна. Түүний эхнэр Нобу шатаж дуулсан модны нүрс рүү яарвчлан үн сасгаж байна. Эхнэр нөхөр хоёр гар нийлэн ажиллацгаа. Ганцаараа хийснээс хоёулаа хамт ажиллах илүү хялбар байдаг. Тэр энэ ажилдаа дуртай. Нөхөр маань ажиллаж байхад би ч бас хуруу нэмэрлэлгүй л яхав. Нобу шуудатай нүрсээ үрсээр тосгоныг тойроо алхана. Тэр модны нүрсээ бэлгэлэхээр явж байгаа юм. Тэдний бэлтгэсэн модны нүрсний тэн хагас нь худалдахад тохиромжгүй болон үүссэн байдаг. Тиймээс Китажима хуршүүдтэй бэлгэлдэг байна. Ёстой сайхан эрдэнэ авч байгаа юм шиг л. Бих талархаж явдаг. Үүний дараа Нобу Масаи Кавасакинд зочлох болно. Үүнийг хэрэглээрэй. Маш их баярлалаа. Нобу болон Масаи нар хүүхэд наснаас хойш нөхрөлсөн. Кавасакагийнхан ч мөн модны нүрс хийдэг болжээ. Гэвч 15 жилийн өмнө нөхрөө алдаж ганцаараа хоцорсноос хойш ахин модны нүрс хийх боломжгүй болсон байна. Одоо тэр ганцаараа амьдардаг байна. Нобу Масаяг ямар ч шуухан байгааг шалгахаар их бүрдээ модны нүрс авчирч өгдөг. Түүнд өөрийн гэсэн цай уудаг аяг хүртэл бий. Тэд хамт суун цай ууцгаж байна. Нобу найзындаа хүрэлцэн ирж цай уух үедээ хизээ-хизэнээс илүү жаргалтай байдаг гэлээ. Түүнийг ахаад модны нүрс авъя гэвэл би авчираад л өгдөг юм. Санаа зовлого авч хэрэглээсэй л гэж хүсдэг. Өвлийн улиралд Наканоматод ямар ч тариалангийн ажил хийх боломжгүй. Тиймээс айлууд нэгнийдээ цуглаж яриа өрнүүлэх дуртай. Ингэхдээ хүн бүр хоол бэлдэж авчирдаг боломжтой байна. Ихтэй модны нүрсээр шарсан будааны оромог гэх мэт энгийн л гэрийн нөхцөлд хийгддэг хоолноо. Ямар ч чамирхал үгүй. Энгийн хоолноо.
Китажимагийнхан найз нөхдөө гэртээ өрн хуучилж байна. Цасны оронд амьдардаг хүмүүс ижил хаврыг хүлээдэг. Бидний хувьд модны нүрс бол бие сэтгэлийг дулаацуулах элч юм. Америкийг бүтээсэн автомашинууд нэвтрүүлгийг Wagner Automotive Ford брэнд хүргэж байна. 20 дугаар зуун эхлэх үед орчин цагийн дэлхийн ертөнцийн суурь тавигдлаа. Төмөр зам, гангийн үйлдвэрлэл, газрын тосны салбарууд үүсч Америкийн нэгдсэн улс энэхүү хөгжил цэцгэлтийг тэргүүлж байлаа. Газар нутгийн хэмжээгээр 3 дугаарт, өсөлтийн хурдаараа 1-р бичигдэж эхэлсэн 45 мууж үхээ тусвалс Хойд Америк твийн талыг нэзэж байлаа. Харин аялахад бэрхшээлтэй байснаас болж ихэнх Америкчууд гэрээсээ ердөө 80 км-ээс илүү холдож үлдсэн. Гэвч энэ бүхнийг өөрчлөх шинэ инновац төрсөн. Ингэснээрээ ердөө 50 жилийн дотор 3.2 тэрбум километр хатуу хүчилтэй автозам улс орныг хэрэн сүлжиж, жижиг тосгон том хотуудыг холбохоос гадна хүмүүсийг хооронд нь ойртуулсан юм. Ford, Chevrolet, Dodge, Chrysler гэдэг нэрс хүмүүст танил болж Америкийн түүхийг эргэл буцалтгүйгээр өөрчилжээ. Bloomberg телевиз тавханд Америкийг бүтээсэн автомашинууд цувралыг хүргэж байна. Би өнөө цагт Японд түгээмэл хэрэглэгдэж байгаа модны нүрсний ихэнх төрлүүдийг худалддаг дэлгүүрт ирээд байна. Миний өмнө 3 төрлийн модны нүрс байна. Энэ бол хар модны нүрс. Маш хурдан ноцдог бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг төрөл нь юм. Харин энэ бол таны дүрс бичлэг дээрээс харсан модны цагаан нүрс юм. Яг үнэндээ цагаан биш ч ялимгүй саарл өнгөтэй бөгөөд үнснээс үүссэн цагаан толботой. Энэ бол хулсны модны нүрс. Японд хулс мод илбэг байдаг бөгөөд маш хурдан ураадаг. Модны нүрсийг төрснөөс гадна өөр олон зүйлд хэрэглэж болно. Энэ ширээний хувьд шилний доод хэсгийг олон төрлийн модны нүрс ашиглан сонирхолтой маягаар чимэглэсэн байна. Харин энд тулаан бөөр байна. Хажуудах нь бэрсүүд жүржээр хийсэн модны нүрс. Кофений үрээс ч модны нүрс гаргаж авч болох нь байна. Миний ард талд салхины хонх байна. Хэрвээ үүнийг цонхноос зүүвэл зуны улиралд үнэхээр таатай дуу гарах болно. Түүнчлэн савн зэрэг модны нүрсээр хийсэн олон төрлийн бүтээгдэхүүн энд байна. Таны юу бодож байгааг тааварлаж л байна. Гэхдээ би тоглоогүй шүү. Модны нүрсээр хийсэн үсний шампунь, шүдний оч энд бий. Харин таныг энд дор байгаа зүйлийг тааж чадна гэдэгт эргэлзэж л байна. Энэ бол виски, ундаа гээд юу дуртайгаа хутгаж болох нэг төрлийн коктейлний сава. Үүнийг түр энд нь орхисон дээр байх. Энэ бүх бүтээгдэхүүний ижил тал нь модны нүрсний онцлогийг ухаалгаар ашигласан байна. Энэ талаар дараагийн дүрс бичлэгээс хүлээн авч үзнэ үү? Модны нүрсийг олон хэлбэрээр ашигладаг. Байшин барьж байгаа тохиолдолд шалны доор 1500 кг орчим модны нүрсийг дэвсэж чигшлийн төвшинг зохицуулах боломжтой. Модны нүрс нь чиг шингээдэг нэг давуу талтай. Модны нүрсний дотоод хэсэг нүгсүүгээр дүүрэн 1 грамд 200-аас 400 м2 ногдох нэгттэй. Чигшил эдгээр нүхэнд хадгалагддаг. Шалан доорх чигийг шингээхээс гадна хуурай нөхцөлд хадагчлуулдаг тул жилийн аль ч улиралд барилгын чигшлийг зохицуулдаг. Түүнчлэн жимс ногоо хадгалахад туйлын тустай. Бүрэгч дотор байрлуулснаар хүнсний ногооноос ялгарсан этилений хийг шингээж илүү удаан хатгалах нөхцөлийг бүрдүүлдэг. Дарилнчдын хувьд ч модны нүрсийг ихээр ашигладаг. Өрсөлдөө хольсноор чигийн төвшинг зохицуулахад туслахын зэрэгцээ нүгс өвн доторх нэр нь ургамлын өсөлтийг дэмжиж өгдөг.
Тиймээс модны нүрсийг байцаа, шанцаа зэрэг олон төрлийн хүнсний ногооны гарцыг нэмэгдүүлдэг гэж өндрөөр үнэлдэг. Будаа жигнэх үедээ дотор нь хөвөлмөн илүү зөөлөн болдог. Үүнийг модны нүрсний эрдэсийн агуулмжтай холбож тайлбарладаг байна. Модны нүрсэнд дагуулдаг натр болон калий уулснаар будааны амилазад нөлөөлж илүү хөвсгөр болгодог. Модны нүрсэнд бодсноос ч илүү олон ашиг тустай. Модны нүрс хийхэд гардаг утаанаас модны цуг хүртэл гаргаж авдаг. Үүнийг цэвэршүүлэн утгагч, хор тайлагч, шавж устгагч, нөөшлөгч бодис хэлбэрээр ашиглаж болдог. Энэхүү модны цуг вананд ашиглаж байна. Энэ нь усны халуун хэмийг ясанд хүрэхэд тусалдаг. Шингэсэн модны цуг ургацын талбай цацснаар мөн хортон шавжаас хамгаалдаг. Бас нэгэн сонирхолтой хэрэглээ та бүхэнд үргэлжлүүлээд харуулъя. Үдэш шуудчууд. Тэд зунаас намар хүртэл гудамжны модод дээгүүр үрээцдэг. Намраас өвөлж шивжих үедээ зэрэгцээд шуудын үржлийн үе дуусах үедлээр сүргийн гişүүд уламж олширсан байдаг. Шуудын шаагах чимээ болоод бас оршин суугчдын бухимдлыг ихэд төрүүлдэг. Нагано хотын оршин суугч Хиденорийн Миябара модны цуу ашиглаж тэднийг үргэх аргыг бодож олоод байгаа юм. Миябара шууд үрэлдэг моддын доорх агуулгын урд модны цуу савлаж байх зуртай нэгэн зүйлийг олж мэджээ. Энэ модны дор модны цуу юулж байгаад шууд ирж суухгүй байгааг анзаарсан. Миябара өөрийн санаагаа хотын захиргааны албан хаагчдад танилцуулж туршилт хийж эхлэв. Мод бүрээс модны цуутай сав дүүжилжээ. Цуутай савнаас өвөрмөц үнэр хахалж байлаа. Үдэш. Шууд чуулж эхлэв. Гэвч нэгэн ч гудамжны модод дээр суусангүй. Өнөөдөр нэг ч суусангүй. Туршилт маш амжилттай боллоо. Дангац модны нүрсийг ч биш, модны нүрсээр хийсэн бүтээгдэхүүнийг ч олон аргаар ашиглаж байна. Хуучин цагт Японд даяар модны нүрс хийдэг байлаа. Модыг ойгоос тайлж аван модны нүрс болон шатаана. Тэгээд шинэ мод ургах мөчлөг давтагддаг байв. Энэхүү харилцан уялдаатай амьдрал байгалийн тогтцын хамгааллыг хөгжихэд түлхэц өгөв. Харамсалтай нь Японд модны нүрсийг түлшээр хэрэглэхээ болсон. Гэхдээ модны нүрсийг ийм олон хэлбэрээр ашигладаг өөр улсыг би лав мэдэхгүй юм байна. Олон жилийн турш өдөр тутмын амьдралтай холбоогүйгээр ашиглагдаж ирсэн модны нүрсний өөр нэгэн хэрэглээтэй танилцсан уу? Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Түгээмэл хэрэглэгддэг энэ төрлийн модны нүрс удул цэцэг шиг харагддаг. Тиймдээ ч үүнийг удул цэцгэн модны нүрс гэдэг байна. 400 жилийн уламжлалтай цайны ёслолд удул цэцгийн модны нүрс маш чухал үр гүйцэтгэдэг. Энэ бол Урасенка урсгалын цайны ёслол. Цайны ёслолын удирдаач зочлон хүндлэх ёсоо даган ирсэн зочдоо цайгаар дайлдаг. Удул цэцгийн модны нүрсийг цэгцлэн аргагүй үржээ. Удирдаач тэднийг зууханд байрлуулах зуурт зочид түүний уран нарийн хөдөлгөөн модны нүрсний гоо үзмжийг шимтэ үзнэ. Энэ бол цайны ёслолын маш чухал хэсэг. Том хэмжээтэй модны нүрсийг доорно, харин жижиг хэмжээтэйг нь дээр нь тавьдаг. Энэ бүгд ургаж буй моддыг дүрсэлдэг байна. Цайны ёслолын хувьд модны нүрс нь байгалийн хайр инэрлийг илэрхийлдгээрээ түлшнээс ч илүү чухал үүрэгтэй юм.